Их хаадын цэцэрлэгт төрөл нийлээд одоо 600 гаруй мянган модыг одоо монголчууд бид 40 гаруй хоногтой. Монгол улсын ерөнхийлөгч хар хорин хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж байгааг зарлалаа. Энэ нь бол одоо мод тарих үйл ажиллагаар монголчууд бид одоо анх удаа ийм том бүтээн байгуулалт хийж. За энэ бол одоо цаашдаа улам өргөж дэлэх юм. 60 га газар гэж бид нас төлөвлөж байгаа. Одоохондоо бол одоо 32 га газарт бид нас мод тариад төв талбайгаа бий болгоод энд бол бас нөгөө хар хорин хотын аялал жуулчлалын төв бий болох юм. Ард иргэдийг ээлтэй орчинд амьдруулахад бол их тус дэмтэй сайхан орчныг бүрдүүлэх тийм нөхцөлтөөр ядахтаа байгалийн гаралтай тэр салхил байгаа. Энэ бол орхны өндөр мөн нэлээд салхитай газар. Тэр салхиныхын дээр бид бол ойн зурвасуудыг барьж өгсөн. Энэ маань бол одоо ойн зурвас энэ их хаадын цэцэрлэгт төрөл нийлээд одоо 600 гаруй мянган модыг одоо монголчууд бид 40 гаруй хоногтой. Энэ нь бол одоо мод тарих үйл ажиллагаар монголчууд бид одоо анх удаа ийм том бүтээн байгуулалт хийж. Энэ нь бол одоо 54 байгууллагын 50 гаруй мянган хүн ажилласан. За энэ бол одоо ажлын одоо 40-оос 50%. Одоо цаашаа мод бүрийг арчилж мод болгох асуудал бол нэн тэргүүн. Усалгаа, арчилгааны асуудал, бус юмнуудыг бид ийм бүх газруудыг бол хашаажуулсан байгаа. Худаг гаргасан байна. Судалгаа шинжилгээнд өргөнцлээ тэр үед байсан хотыг сэргээн босгоход маш их ач холбогдолтой. Эхнээс нь зөв өдөрдөж зохион байгуулах. Гэх мэтлэнгээр маш олон бүрэлдэхүүнтэйгээр хар хорин хотыг сэргээн босгох үйл ажиллагаа ингээд албан ёсоор эхэлж байна.